The best bridge between despair and hope is a good night's sleep. Despair буюу одоо энэ шаналл тийм ээ, цөхрөл, hope буюу найдвар. Энэ хоёрын хооронд шилдэг гүүр бол бүтэн шөнийн чанартай нойр. Тэгэхээр бид нар нойр муу байх юм бол хэл сурсан ч нөгөөт нь наалдахгүй, урт хугацааны ой санамж руу шингэхгүй, дасгал хийсэн ч булчин хөгжихгүй, дархлаа нь унах, тэгэхээр өвчин тусна, тэгэхээр хичээлээ даслах нэгсэн гэх нөгөө сөрөг спайрал ч нүс. Тэгээд нөгөө аденосин бөөгнөрөд төвлөрч чадахгүй толгой дохиод нойр хүрээд байна гэсэн. Хоолны макро гэж байдаг да. Өөхтөөс, нүүрсөөс уураг. Тэрнтэй адилхан нойрны макро гэж байна. Энэ нь юу гэхээр нойрны quantity буюу хэр хэмжээ, quality буюу чанар, regularity буюу тогтмол байдал, timing буюу цаг хугацаа одоо нөгөө circadian rhythm чинь timing гэсэн. Саяхан судалгаа хийсэн байна. Quantity, regularity хоёрыг хооронд нь харьцуулсан. Regularity буюу тогтмол байдал нь илүү чухал гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл төөхөн цаг унтсан ч гэсэн тогтмол цагтаа унтдаг бол илүү чухал. Илүү амархан хөгшөрдөг хүмүүс одоо нөгөө shift-ний roster-ийн ажил хийдэг, хамаагүй хурдан хөгшөрнө, хамаагүй хурдан хорт хавдар тусна гэсэн үг. Онгоцны нисгэгчд болон онгоцны үйлчлэгчд маш амархан хөгшөрдөг. Яагаад вэ гэхээр regularity байхгүй учраас. Тэгэхээр regularity beats quantity. Тогтмол байдал нь тоо хэмжээнээс илүү чухал. Тийм судалгаа сайхан гарсан. Эхний суулгахтаа л тогтмол цагтаа босдог болох. Хизээ унтах нь хамаагүй. Тогтмол цагтаа л босдог бол. Sleep is the single most effective thing we can do to reset our brain and body health each day. Тэгэхээр өдөртөө бүх тарих болон биенийхээ эрүүл мэндийг шинээр reset хийх сэргээх ганцхан хамгийн хүчрхэг зүйл бол